Сайн байцгаана судлаачдаа энэ бол SCP-ийн товч тайлбар цувралын эхний дугаар гарч байна. Ерөнхийдөө 2-3 минутанд багтаан сонирхол татам харьцангуй олонд баг танигдсан SCP-ийн энгийн бос биедэдийн талаар бичлэгүүд ороод явна. Өнөөдөр та бүхэндээ ярих дүр бол SCP-167 мийн бой болон зураачийн үзгийг тайлбарлах болно. За ингээд бичлэгэндээ орцгоё. SCP-167 буюу хүн болгоны хил занснаар зураачийн үзэг. Зураачийн үзэг нь цайвар ногоонгийн бэлэка маркийн үзэг бөгөөд хизээж бэхэн дуустгүй гэдгээрээ алдартай. Хүн баримс тухайн хүний гарыг өөрөө удирдах, маш нарийн ур чадвартайгаар бичих, зурах, эсвэл тухайн үзгийг барьж буй хүнийхээ хувийн дорсомж намтрыг ойлгомжтойгоор гаргаж чаддгаараа давуу талтай. Барьж байгаа хүн энгийндээ маш сонирхолтой уран бичлэг, уран зураг, эсвэл онц нарийн мэдээлэл бүхий текст гаргадаг. Тэг-67-г эзэмшиж байх тохиолдолд хүмүүс их хүчлээ эсэргүүцэл үзүүлэхгүй. Тухайн хүнтэй хамтраад уран бүтээлд төрвийг хийсэн мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ бүх зүйл сайхан гоё байх нь тодорхой бөгөөд удаа эргэлвэл сэтгэл зүйн ядралд өөрийн удирдлагыг төр алдсан мэд мэдрэмж төрүүлдэг. Бас нэгэн чухал зүйл бол үзэг санаандгүй байдлаар ч юм уу эсвэл албаар ч юм уу тухайн хүний хувийн нууц мэдээллийг бичих боломжтой. Түүнийг стандартын дагуу тусгай хамгаалалттай сейвэнд хийдэг бөгөөд түүнийг сейв англи буюу огт аюулгүй ангилалд оруулсан юм. Бас зөвхөн зөвшөөрөгдсөн үед л SCP-167-г туршилт хийх боломжтой. Туршилт хийх үед тухайн эзэмшиж байгаа хүний гарын хөдөлгөөнийг ажиглаж, уран зураг, бичвэр, онц нарийн мэдээлэл гаргасан бол тухайн бүтээлүүдийг бүрэн архивлах шаардлагатай. Бас зарим сонирхолтой зүйл гэвэл тухайн хүний огт мэддэггүй хэлээр бичвэр бичигдэх, мөн ямар ч зураг зурах авьяасгүй болон чадваргүй хүн хүртэл гайхалтай уран бүтээл гаргах нь олонтой тохиолдсон юм. SCP-167 мийн бой гэдэг нь 2025 он тренд болсон 67 Kid гэсэн хүүгийн видео болон зураг хийж эвлүүлсэн аимшиг хэм маягийн эвлүүлүүдийг хэлж байгаа юм. Эдгээр эвлүүлүүдэд хүүгийн амаа асар том болгосон, нүдэнд гэрэлтдэг гэх мэт эффект нэмээд SCP Foundation зохион лайсенстай холбоон SCP-167 гэж хүмүүс нэрлэх болсон. Их сурвалжаас авч үзэхэд 67 гэж сэтгэл хөдлөлөө гаргаж орилсон цайвар үстэй хүүгийн видео олон нийтэд эд болж дараа нь TikTok, YouTube дээр айдас төрүүлэх хүн гайстай эвлүүлгүүд олноор гарснаар интернет орчин нэгсэгтэй дөргөөсөн. Хэд том ам, шүдэн нэвгүү, гэрэлтдэг нүд, өрмөц текстүүд зөвүүн дохио өгдөг тайлбар бичлэгүүдээр алдартай ч айдас хөргөм гэдэг утгаараа л хүмүүс энэ хогийн мимийг SCP-167 гэж нэрлэх болсон. Гэхдээ жинхэнэ SCP-167 бол бэхэн нүүл дуусах зураачийн үзэг. Харин энэ хогийн мим бол интернетийн фэнүүдийг нөгсөн хожтодын зүйл юм. Тиймээс та бүхэнтэй гэж хэлэхэд тэнгэрт нэг л нар байх ёстой.